Гэрээсээ гарч байна. Манай гэрт зочин ирж байгаа. Сайн манайх 12 биш 11 сарын сүүлээр 7 хоногоос зочинтой байсан байхгүй юу? Тэгээ өнөөдөр бас манай дахиад зочин ирж байгаа. Гэтэ өнөөдрийн зочин онцгой зочин заяо. Манай найз ирж байгаа. Тэгээд гэтэ юугаар сурахаар ирж байгаа болохоор манай хотод биш Сөүлд сурахаар ирж байгаа. Тэгээд өнөөдөртөө бол бид нар гоё манай гэрт байж агаад найзхынтойгоо ингээ хоёулаа ирж байгаа байхгүй юу? Тэгээ маргааш өглөө эрт Сөүл явна. Тэгээ Сөүл яваад байр олж өгнө. Байранд нь оруулчаад би маргааш тавдах штэ. Орой нэрнэ. Ягаад гэвэл хагас усны санд би өөр ажилтаа болохоор хагас усны санд ажиллах байсан бол байр олж өгчөө. Тэгээд тэдний байранд 2-3 хоногоо юу яана л та. Сөүл рүү зугаалахын хувьд бол зугаалж болно л доо. Манай зэрэг чинь биш ээ. Манай ирчлээ. Хөө агагийн хайраа. Хөөшөө бодоно. Ага хайртай гэж. Ага хайртай ингээч чи бодоно. Багсаа мань гой болгон сүлтэй байх юм бол дараагийнхан маань найзууд ч гэсэн бүгдээрээ гой ирэх баха. Хавраас манай нэг найз ирнэхтэй хаа одоогор бид нар төлөвлөөд ер нь бол хайч хоо яах вэ ийхүү гэдгийг ярилцж байгаа. Багсаа бит хоёр 11-р ангита 10-р ангита юм уу танилцсан. Манай нөө Чингэлтэй дүүрэг чинь ийм хүүхдүүдийн төлөө үйл ажиллагааг амар их зохион байгуулдаг. Тэгээ нэг удаа тэр одоо аль сургууль дээр болсон юм болоо. Багсаа бид тэр хоёулаа ихтгэл тавьсан байхгүй юу? Тэгэж анх танилцчихсан. Би ч 37 дугаар сургууль, Багсаа ч 17 дугаар сургууль байсан. Тэгээд ер нь би 37-г төгссөн ч гэсэндээ миний дийлэх найзууд 17 буюу ер нь ялангуяа манай ирчүүдийн групп, одоо ирчүүд маань эрэгтэй найзууд маань бүгдээ 17 дугаар сургууль байхгүй юу? Тэгээ хүмүүс намайг 37-г төгссөн биш ер нь 17 дугаар сургуулийг төгссөн гэж их боддог. Тэгээ Багсаа бид хоёр ихтгэл тавьж танилцаад дараа нь зуны амралтаараа би Skytel-д цагийн ажил хийх гээд очисон чинь Багсаа Skytel цагийн ажил хийжсэн байхгүй юу. Тэгээд за гэж найзлсан юм да. Миний үс жоох өсөөгд нөгөө өсөөгд бишээ. Нэг хэлбэрээ болохгүй нөгөө юу. Гоё. Тэгээд Багсаа бид хоёрын гэрээс ойрхон байдаг заяо. Яг нэг худаг, яг нэг тоглоомын талбааны цаанал Багсаагийн гэр. Тэгэл бид хоёр орой болохоор тоглоом идэл борох уу гэл. Зоны орой. Тэгэл мэдгүй яг тухайн үед одоо яг юу ч ярьдаг байсан юм мэдгүй. Тэгэл бид хоёр баг орой олгоо уулзаал тэгэл ирээл хийж идэг. Тэгэл Багсаагийн ээж нь энэ ганаатайгаа уулзах шаан гэл манай эмээ энэ Багсаатайгаа уулзах л дээ гэл. Тэгэл гараа явж идэг байлаа. Гой түүхэд бас дурсамжууд бас байна. Автобусаар буудлаа ойрхон гиснээр бүр алхаад яваад идэг те. Одоо би Сөүлөөс салахгүй. Одоо би чи ерөөс ингээд найзуудтайгаа бүгдээр ингээд Сөүлд бүгдээр ингээд цоглуулна. Бүгдийн Сөүл рүү явуулна. Тэгэл Сөүл орох болгондоо нэг найзанд очиж хоноол. Орох болгондоо хүрээ тэр уулзъя гэл. Уулзал яа итлоо зөглөө. Төв зам руу гараад ирлээ. Солонгос манай хот. Далж балц те. Айгу ангира. Хай хүүхдүүдээ за маань Солонгос улс тавтаа барилаарай. Манай хотод тавтаа барил. Welcome to Jong. За сайн ширснэ. Сайн сууж. Би ч мал ерөөсө сэгсэлзэл тэгэл ерөөсө. Бочигнуулаад явш. За яхаа. За явъя да. Хэтлээс итгэв байна. Хараас нь таадлаасаа. Миг ч алддаг байна тийм. Гэхдээ гайгүй. Энэ хоёрыг ирнэ гээд 3 хоног хоол идээгөө. Тэгээ одоо би дөрөв хоол идэхээ явж байна. Би гэхдээ угаасаа манай гэрт ирсэн хүмүүсийг угаасаа дандаа л ажил дээр хоолнд орё гэж ажил дээр авчирд юм дөө. 좋았습니다. 잘 지내셨어요? Одоо энэ шиг өнгөлбөр гой харагдана. Хоёр дахь цас. Манай хотын хоёр дахь цас. Энэ өвлийн хоёр дахь цас. Тэр Багсаа байна. Багсаа хаа игээрээ. Цас үзээгөө. Цас үзээгөө. Тэгээ Солонгос дээр цас үзэж байгаа. Цасын зураг мараг авсан шигээ тий. Шал өөр цас. Цас. 내게 사랑을 주지마 너에게 아픔만 아니면 За бид хэд манай хотоос хөдлөөд Сөүл төрөөд ирсэн. Одоо байраа олох гэж байна. Одоо шинэ онцлог дамжаад нэг цаашаа шүү.
3 дугаар шугам дээр ирсэн. Одоо ногооны шугамыг 2 дугаар шугам гэдэг юм. 2 дугаар шугамлоо дамжаад 2 дугаар шугам дээр бид нар байраа олноо. Юу лээ? Мэдхгүй байна. Энэ одоо яг хаашаа Сөүл цасарцаа яг л Монголын цас Монгол шиг л байна. Ингээл хаасаагүй цас тогтцоо. Хаасаагүй цастай. Монголын цас шиг цастай байна. Нойтон цас хялмаалаа. Цаг агарч гэсэн гоё нөө. Гоё цэвэр тунгалаг. Тунгалаг гэж байгаа ш тэрсэн. Тэ ийм байна харах уу. Оо бэжара. Ингээ цастай. Шүтэр Сөүлд амьдардаг хүмүүс бөөмөнд цасан хүн хийж мэгээд бас нэлээ маягалсан тэлээ. Тэр хүмүүс одоо өнөөдөр бүгдээрээ л ханаа төрсэн байгаа байлгүй. би түрээгүй шүү. Сөүлд амьдардаг хүн хүрээгүй шүү гинэ. Халтаргаатай гоошо болгоомжтой аваараа гинэ. Бидэрсээ ихнийхээ нэг байрыг үзсэн одоо 2 дахь байр руу явах гэж байна. Солонгос нэг тийм ядаргаатай нэг боронгийн иргэнэгтэй нэг боронгийн нэг сонир хан мантай нэг байранд байгаа ч тийм би хамгийн анх нэг тиймэрхүү байранд амьдрал тэр байраа шууд хуулгын солиол нэг дайсоогоос хуулга аваад цав цагаан хуулгаас сольж ийсэн. Тэгсэн чинь яг тэр үе санаанд орчлоо. Одоо 2 дахь байр руу яваа. Жохон бид нар ийм цагаан өнгө жохон цагаан өнгөтэй тавилганууд нэм ижил өнгийн өнгөтэй байрнуудыг ер нь бол хайгаад л явж байна. Цаг хоол идья. Одоо бол үлсэж байна. Энэ хүн байранд орох гэж байгаа шүү те. Ахтлын хүн. Бид нар байраа олцсон. Яа ийм их мөнгөтэй иржээ. Ийм хөнгөтэй ирсэн байна. 1000 вон зон хүртэл байна шүү дээ. Одоо байранд очиж байрны найр хийхээс. Бид нар одоо март дээр ороод ирсэн. Сая ингээд ийм их юм дайсоогоос авлаа. 1 2 3 ууц. Тэгээл 0-ын цаас төмпөн сав. Амьдрал угаасаа ингэж л хэлдэг дөө. Тэгээ солонгост угаасаа ирсэн үед бол хамгийн түрүүнд дайсол тэр ноётын бидний амьдралд ордгийг. Тэгээ эдрээгээ үлдээчээд одоо хөргөгчөндөө жоохон эдэж уух юм авч өгчөөд тэгээд бархсаа суваа хоёрын найз нь бас ирсэн байгаа. Тэгээ найз нь гэрлүүгээ яваад би ч гэсэн хот руугаа явна. Тэгэл одоо ингээл хүнсээ зүгдүүлээ л. Аль хүмүүсийн амьдралын эхлэлийг нь тавьж өгөх нь одоо миний амьд яваагийн зорилго юм уу та. За ингээ хүнс цоглуулалт эхэлж байна. Би бол угаасаа гэртээ юм мэдэж уддаг болохоор ингэж хүнснээс цоглуулдаг юм дөө. Юу ч байхгүй. Манай хөргөч хов хас байдаг. Солонгос март нэг иймэрхүү харагдаж байна. Нэг иймэрхүү ирэмиран бараа мараа зүгээр дүүрцэн нөхсөө ерөөсөй байхгүй. Энэ манай зөв бөхс харагдаж байна. Бөхсөө аваач. За ингээд миний ажил өрөг дууслаа. Одоо хот руугаа гэрлүүгээ явъя да. Нэг хоёроо байранд нь оруулаад өгцсөн. Манай хоёр цэвэрлэгээ гээд үлдлээ. Тэгэл нэг тиймэрхүү сонин дотоодсон мэдрэмжтэй. Нэг уйлах гадаага юм шиг. Нэг эвгүй мэдрэмжтэй байгаад ах юм. Шас сонил юм тий. Хүний мэдрэмж бас. Энэ настайгаа амар дутуу уулзсан юм шиг. Хамтлаа амар сайн гоё тэрвэрлдэж чадаагүй юм шиг мэдрэмж төрж мөрөөл. Нэг л дотоодсон сэтгэлтэй л буцаа хот руугаа явж байна да. Тэгээ аргачгүй дээ одоо угаасаа тэгэл энэ хоёрын маань хичээл бас нэгтгэхээс орчин би чинь бас тэгэл бас ажилтай төрөлтэй болохоор яг нэг ажилласаа чөлөө аваад одоо яг өөрийнхөө хүсснээр Сөүлдөө энэ хоёртай хамтлаа явж чадахгүй. За тэгэл энэ хоёр ч угаасаа нөгөө Сөүл хотод ирж байгаа болохоор өөрийнхөө хоттоо тэд хон эд хон манад одоо тэдэн хоног баймаа гэж ингэж нэг хүслээ хангах хэмжээтэй бас хэлж чадахгүй те. Бүгдээрээ л талдаа одоо завгүй ажилтай бужигнж байгаа улсууд. Тийм л энэ. Би яг сонир уйлах гэдэг шиг сонин санагдаад байна да. За эхний ажил маань сайхан бүтлээ. Одоо шалгалтуудаа өгөөд дөнгүүдээ гаргаад энэ тент бөөндөө бужигнаад л амьдарцгаах нь дээ. Баяртай манайха миний энэ влогийг үзсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд гоё лайк, комент, subscribe дараад навгой дэмжээрэй. Би 2026 онд нэг их зүйл хүсэхгүй, нэг их зүйл төлөвлөхгүй гэж юу нь бол бодож байгаа. Зөвхөн хичээлээ хийгээд хичээлээсээ гадна яг өөрийнхөө төлөвлөж байгаа зүйлийг би YouTube дээр үнэхээр гоё идэвхтэй байна гэж би бодсон. 24 онд би YouTube нэгээд 25 онд бараг ашиглаагүй ч илүү. Эсвэл сая 25 онд YouTube нээлээ за би мартчихжээ юу тач YouTube хуудасаа хизээ нээснийг ерөөсөө санахгүй байна. Тэгээ гоё subscribe хэлээрэн бүр гажцсан байна штэ. За баяртай манайхаа.